За сайн байцгаана уу? За энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Та хэд маань сайхан зунсч байна уу? За маш сайхан халуун, үнэхээр халуун өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хэдүүлээ Герман, Нидерланд, Франц одоо жишээлбэл Европын 3 орн дээр жишээ аваад хэдүүлээ тэдний одоо санхүүгийн байдал хэрхэн энэ 3 орны одоо европчуудаас мөнгө санхугаа хэрхэн барьдаг тухай хэдүүлээ товчхон дуртай. За тэгтээ энэ баримтын хөрлөгч нь ерөнхийдөө онлайнаас ихэнх нь авлаа. Гэхдээ эдгээр орнуудаар нийлээдгүй их явж үзэж харж байсан болохоор бас таатай бас сэтгэлээ хуваалцъя гэж шийдлээ. Санхүүгийн сахилга бат гэдэг бид тухай ер нь сүүлийн үед бол шинэ бас их ярьж байгаа. Тэгэхээр энэ тал дээр манайхан бас их фокуслмаар санагдаад байна. Европт амьдарч байгаа. За магадгүй өөр оронд амьдарч байгаа. Ялангуяа гадаадад амьдарч байгаа монголчууд маань мөнгө төгрөгийгээ бас өөр өгөөчтэй зөв зүйтэй юм зарцуулсаа л гэж ийг л одоо яриад байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр заримд нь санаа авна. Мэдээж хэрэг та хэд маань Европт амьдарч байгаа юм чи бас энэ тухай мэддэг нь мэдэж байгаа. Гэхдээ дахин сануулахад илүүдэхгүй болов гэж ингэж бодоод байгаа. За ерөнхийдөө европчууд нийтдээ олон өрхөн төрүүлж хадгалж дараа нь зарцуул гэсэн ийм зарчмыг л баримталж явдаг. За олон жил Европт байсан улсууд бол энийг бол үнэхээр сайн мэдж байгаа. Тийм ээ. За саяхан эцнүүд нь бол жоохон шоконд ороод те янз энэ ч гэсэн ийм байна гэл ингээл зарим нь бас анализ хийж л байгаа бах тийм мөнгө санхүүгийн тал дээр тий. За гол онцлог нь ерөнхийдөө бол орлогынхоо эдэр 10-аас 20% бол зоолттой хадгалдаг гэсэн. За энэ дэр онлайн дээр чинь мэдээлэл зөндөө байлаа. За эдэр хадгалдаг гэдэг асуудлыг бол үнэхээр мундаг хийж чаддаг ард түмэн. За энэ дотроос европчууд хөвшин европууд бол үнэхээр одоо манайхны хэлдгээр санаатай тий үнэхээр санаатай мөнгөний хувьд бол үнэхээр мундаг бас цахилгааттай байж чаддаг юм биш санагдсан тий. За жишээ нь германчууд олон хүн урт хугацааны туризмын байранд амьдраад байгаа нэг сонь санагдсан надад бол тий. Туризмын байранд бол маш их амьдардаг. За тэгэхээр эдгээр нэг их том орон сууцнд мөнгө өгөхөөсөө одоо байр түрээслээл тэгээ нэг хямдхан шиг байр түрээслэлд ингээд явж байгааг эрхэмлдэг юм байгаа. За эсвэл яагаад гэвэл нэг урт хугацааны ипотекийн одоо өрөнд орохоос маш их боломжтой. Олон жилийн хугацаанд би одоо ер нь хэрвээ би өвдчихвэл, хэрвээ би нас барчвал, хэрвээ би ажилгүй болчвол би бол ерөөсөн банкны бол цэвэр одоо боол болно гэсэн юм эрсдлийг бол хүлийн зөвшөөрдөг. Эрсдэл гарах уу гэдгийг бол маш их бодлогцдог. Эрсдэл гарна гэдгийг мэддэг. За тэрнээс болоод бас жоохон одоо ухаалаг гэх үү эсвэл одоо эрсдлийг маш их тооцоолж чаддаг гэх үү германууд бол нэг их байр худалдаж авах гэх ялангуяа ипотекаар худалдаж авахыг бол маш их боломжтой ханддаг гэсэн байна. За тэрэнд орвол эдэр ETF олон улсын нэг бонд хувьцааны маш их мөнгө хийчдэг. За тэгээд маш их мөнгө хийдэг газар нь тэтгэврийн хуримтлал маш их мөнгө хийж чаддаг. Цалин буула тэтгэвэр рүү хуримтлалтаа хийлээ. Цалин буула хувьцаандаа хөвлөө. Цалин буула тэр бонд авсан бол тэрэндээ хийлээ. За ийм аргаар их мөнгө цааш нь хийдэг юм байна. За тэд хямдралын купон за дэлгүүрүүдийн хямдралыг бол үнэхээр одоо массараа бол үнэхээр их хүлээн зөвшөөрч их хямдралуудыг маш их ашигладаг юм байна. За эдгээр бол 7 хоногийн хямдралын купон ч гэж байна. Одоо ер нь дэлгүүрүүд, супермаркетууд ганц германч биш ер нь бүх л Европын орнуудад одоо манай Монгол ч гэсэн байдаг л ахalta тий байдаг. Тэгэхээр ийм хямдралуудыг бол энэ бол буруу асуудал биш. Энэ бол зөв мөнгө хэмнэх бас нэг сайхан боломж гэж хардаг. За тэгэхээр энийг бол ашиглах нь бол маш их түгээмэл байдаг. За тансаг хэрэглэнээс бол маш их боломжтой. Германууд бол ер нь нэлээд чамбай. За тэгээд олон шөнөөс сонссон, би ч өөрөө олж харсан. За тэгээд онлайн нэт кино дээр үзэж хахад ер нь германчууд, ер нь европчууд дотроос хамгийн их одоо моогоор хэлээд амар нарийн гэх юм уу. За эсвэл одоо хамгийн их одоо чамбай хүмүүс тийм арт түмэн юм байна. За Германд амьдарч байсан монголчууд манд байвал сэтгэлээ бас бичээрэй. Магадгүй хүн болгон янз янз л байгаа бах. Гэхдээ нэг нийтлэг чанар бас байгаа шүү дээ. Тэр тал дээр өөрийнхөө сэтгэлийг бас хуваалцаж болно шүү.
За, зээл эдэр хэрвээ банкнаас ч юм уу авах юм бол эргэн төлөлтөө маш сайн тооцоолдог гэж байна. Мөн өөрийнхөө чадварыг давсан зээлийг бол ерөөсөө эрс татгалзах чаддаг. Зээл авах боломжтой ч байсан гэсэн авдаггүй. Өөрийн чадвар гэдэг чинь өөрийнхөө орлогоос давсан зээлийг бол хийхээс татгалзаж чаддаг. Манайхан чинь зээлэл бүтчихлээвэл арын яах вэ гэдгийг бодолцохгүй хонжил байдаг ч тийм. За тэр тал дээр бол эдгээр бас нэлээд тооцоотой байдаг байна. За тэгээд хүүхдийн ирээдүг эртнээс мөнгө хоримтлуулах, хөрөнгө оруулалт хийхийг бол маш их багаас нь мөнгийг бол зүгээр толгоор нь зүгээр бөмбөгдчихийдэг байна. Чи эртнээс өөрөө орлоготой болно шүү. Эртнээс тусдаа гаруул чи бие дан шүү. Тэ ерөнхийдөө яг ганц германч биш ер нь европчууд хүүхдүүдийг бол багаас нь бие даалтыг бол маш сайн сургаж чаддаг юм байна. Тэгээс тиймтэй ч ер нь хүүхдүүд аль болохоор ингээд сургууль соёлоо төгсөөд ээж аваагаа эргэж зулгаана гэсэн ойлголт одоо байдаг юм шиг. Ер нь европуудыг хараад байхад үр хүүхдэн ч гэсэн одоо ач зээнэртэн ч гэсэн ер нь эргээр л эмээ өвөг нь ноолол зулгаагаад байгаа ерөөсөө харагддаг шүү дээ. Айгу бие даалт тэг чадвар нь айгу ганц мөнгөн дээр ч биш харагдчихдаг. Ээж аваагаа айгу чөлөөтэй байлгаж чадчихдаг. Насны эцэст ээж аваагаа жаргаж чаддаг. Өөртөө нь өсөглөө үр хүүхдүүдээ тусдаа гаргалаа, том болголоо. Үр хүүхдүүд нь дараа нь үргэлжлүүлээд өөрсдөө хүүхдийг өөрсдөө хүмүүжүүлнэ. Мөн санхүүгийн сахилгаваттай болгохыг бас л яг ээж аваахан зааж өгснөөр л цааш нь үргэлжлүүлээд явдаг. За нийтлэг зарчим нь орлогоо нэмэгдүүлэе гэж бодхоос илүү санхүүгийн сахилгават чухал гэдгийг л үздэг. За энийг бол би одоо түрүүчийн лайваараа ч гэсэн ярьсан. Та өнөөдөр санхүүгийн сахилгаваттай юу гэдгээ өөрөөсөө асуугараа гэсэн. Асуусан уу та нар өөрсдөөсөө? Тэ. За тэгээд зардлаа маш сайн удирддаг гэсэн үг л дээ ер нь бол. Тэ. Тэгжээч тухайн ард түмэн баян байна. Нэг айл, нэг тухайн улсын иргэн мөнгөтэй байна гэдэг чинь тухайн улс баян байна. Тийм үү? Нөлөөлөх шүү дээ. Дандаа баахан ядуу улсууд гүгээд байх гүйлдэд байна уу? Эсвэл тухайн иргэн ч гэсэн өөрөө энэ дээрээ хариуцлагатай хандах ёстой. Бүх юмыг болохгүй бүтэхгүй байгаа юм болгоноо засгийн газар буруутгаад тэр нэг банкны ажилтныг дарга цэргийг тэрч зээл өгсөнгүү, тэрч засгийн газар ингэсэнгүү, тэгсэнгүү гэсэн ийм асуудлыг гаргаад байвал нэлээд явдалтай. Тийм ээ. Тэгэхээр хувь хүмүүс бид нар өөрсдөө энэ дээрээ маш сайн анхаарал тавих ёстой юм байна. Тий. Дандаа бусдаас бурууг хайх биш, өөрсдөөсөө бид нар энэ санхүүгийн сахилгават би өөрөө амьдрч чадж гин үү? Хүн шүмжлэхээс илүү би өөрөө амьдрч чадж гин үү? Би өнөөдөр цалингаа ядаж би гэр орондоо хүргэж байна уугүй юу гэдгээл хариуцлагыг өөрөөсөө асууж хариуцлага өөрөөсөө эхэлж авах хэрэгтэй юм шиг байна. Тийм ээ. За ерөнхийдөө эдний нэг европчуудын 9 дадал, мөнгөний 9 дадал гэж байгаа л да. За тэгэхээр төвлөгөөгүй зүйлд худалдан авалт хийдэггүй эдэр. Ямарваа зүйл төвлөгөөгүй худалдан авалт харангуудаа нэг дэлгүүр оронгуудаа ямар ч зориггүй тийм худалдан авалтыг бити хийж гэдгийг би бас зөвлөдөг шүү дээ тийм ээ та нартай. Тэрийг бол бас бити хийж байгаарай. Тий. За. Тэгэхээр ийм төвлөгөөгүй зүйл гинтийн одоо зарлага хийх чинь танаа одоо бидэрт ч гэсэн санаа авахд ер нь манай гэр бүлийн одоо зарлагт бол маш их юу ядаг штэ нөлөөлдөг тийм ээ гангадаг нөгөө санхүүгийн доктортой байдал чинь гангана. За Европод өөр хийвэл зөвхөн мөнгө болох зүйлд өрийг тавьдаг гин. Орлого болох зүйлд хэрэгэлдэг гин. За тэгэхээр өөр хаана хийж гин. За жишээлбэл хувьцаа худалдаж аваад жил болгон тэрэндээ мөнгө хийн үү, сар болгон тэрэндээ мөнгө хийх нь бол заавал хийх ёстой гэдэг нэг өөртөө өөр тавьчлаа ш. Тэгэхээр тэрийг өөр гэж үздэг юм байна. Энэ яванда эн чинь надад буцаж орох орлого гэж үз. Тэгэхээр орлого болох зүйл дээр өөр хийнэ. Орон сууц одоо жишээ авахад орон сууц худалдаж авна. Эн чинь миний хөрөнгө оруулалт хийж байна. Эн чинь бол миний хөрөнгө оруулалтаа гэж үзнэ. Тийм үү? Тий. Тэрнээс биш ямар ч ашиггүй зүйлд өр хийхийг болов зөсөлж чаддаг юм байна өөрсдөө.
За 3 дугаарт хямдрал бол ичих зүйл биш гэдгийг би түрүүн бас хэлсэн. Тэгэхээр ямарваа зүйл яг дэлгүүр хоршоонд бол Европод бол хямдралтай зүйлийг бол худалдаж авах нь. Гэхдээ Европод нэг чанаргүй зүйл бол бага л да. Тэр эдгээр чинь супермаркет хоорондоо өрсөлдөх маркаар янз бүрийн хямдралууд маш их зарлж байдаг. За онцгой нөхцөлд ашиглах гэж байгаа шүү. Хэрвээ та өвдвөл, хэрвээ та ажилгүй болвол, хэрвээ та нүүх болвол гэдэг те янз бүрийн байгалийн гамшиг юу ч байж болно шүү дээ. Дажин юу ч байж болно. Тэгэх юм бол эдгээр онцгой нөхцөлд ашиглах 3-аас 6 сарын нөөцтэй заавал байдаг гэж байна. Европод. За. Тэгэхээр тэтгэврт гарахаас өмнө хуримтлал хөрөнгө оруулалтыг бүрдүүлдэг. За тэгэхээр чи дандаа залуу замд нь байхгүй. Тийм болохоор одооноос чадвартай байгаа дээрээ чадваргүй болох үедээ юу хэрэглэх юм? Таны тэтгэвэр улсаас өгсөн 5 төгрөг чинь танд хүрэхгүй юу гэдгийг сайн тооцоолох юм байна. Тийм ээ? За тэрийг бүрдүүлж чаддаг юм байна гэдэг. За дараагийн асуудал хувьцаа ашигладаг. Мөнгө ажиллах ёстой гэж үздэг зүйлэндээ л эдгээр хөрөнгө оруулалт хийдэг. За энэ хаалга тогшоод байна гэж нь хаалга тавьдаг ч. Минь хөрч. За. Эмэн лайв хийж байна. Тэгээд ярив. За тэгэхээр за хүүхдийн асуудал дээр эдгээр их онцгой анхаарч байна. Тэгэхээр хүүхдийг багаас нь мөнгөний одоо санхүүгийн бас мэдлэгтэй болохын тулд хүүхдийг бол ажил хийж мөнгө олохыг эртнээс сургадаг гэсэн тийм ээ. Зуны ажил хийдэг, цагийн ажил хийлэгдэг, янз бүрийн дадлаг хийлэгдэг нь бол маш их түгээмэл байдаг байна. Европчуудын нийтлэг одоо тийм онцгой чанар бас байна. Тэгэхээр энэ янз бүрийн ажил хийж, зуны ажил хийж, одоо энэ 100 цаг тэрэ эсвэл дадлаг хийх одоо тэр нөхцөл чинь хүүхдүүд чинь орлоготой болоод ирэхлээр энэ чинь мөнгөтэй байх юм бол би өөрөө захин зарцуулах бас орлоготой байвал надад одоо ийм маш ихтэй байдаг юм байна. Тэрнээс ч дандаа аав ээжээсээ гуйгаад ингээд суугаад идэггүй гэдгийг л одоо тэр ойлголтыг бол өгч чаддаг гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ингэснээр мөнгөний үн цэнийг л ойлгож эхэлдэг. Гэхдээ энийг бол хүүхдийг басгүйгээр бүр багаас нь хэлнэ. За дараас нь илүү хариуцлагатай германчууд цагийн менежмент, хувийн санхүү, амьдралын шийдвэрийн хариуцлагатай байхыг л шаарддаг. За энэ германчуудын бол үнэхээр яг тийм байдаг байх гэж ер нь германуудыг бас тэгж ярьдаг шүү дээ, тий. За дараагийн орн Нидерланд. За Нидерланд бол бусад Европын орнуудаас надад нэг таалагдсан юм нь юу гэдгийг гэхээр эдгээр дугуйг өстө маш их сайн ашиглаж чаддаг. За дугуй ашиглаж байна гэдэг чинь эдгээр ашиглалтын нийт зардал одоо машинаас маш хямд төсөв гаргаж идэг. За дугуй ашиглалтын дээр бол одоо энэ дээр бол бензин авахгүй байна. Нийтийн тээвэр тэр болгоно явахгүй байна. Хүнтэй машин унахгүй байна. Паркны мөнгө төлөхгүй байна. Машины татвар төлөхгүй байна. За зогсоолын мөнгө мэдээж хэрэг бас бараг гардаггүй байх гэж бодож байна. За тэгэхээр эдгээр санхүүгийн хувьд тогтвортой байдаг л ард түмний нэгт Нидерландууд ч бас их санхүү тал дээр бас маш мундаг байдаг гэж байна. Тий. За дугуйг жишээлбэл Нидерланд одоо худалдаж авахд 300-аас 1000 евроны үн ханштай байдаг гэнэ л дээ. Тэгээд энэ бол зүгээр нэг энгийн айхтар тийм гоё дугуй биш. Энгийн дугуй авах тийм байдаг гэнэ. За тэгэх юм бол засварт бол нэг 50-аас 150 евро ордог гэнэ. Даатгал бол заавал даатгал албагүй л байдаг юм байна. За машин авсан бол заавал даатгах шүү дээ, тийм ээ. Машин авсан бол заавал даатгах шаардлагатай болно. За тэгээд нэг гоё юм нь хотын одоо төвжлээс одоо зайлсхийх бас гоё боломжтой байдаг тийм ээ. За тэгэхээр Амстердамд жишээлбэл амьдардаг хүн дугуй хэрэглэснээрээ нийт зардал нь одоо жилдээ 100-аас 300 доллар еврод багтчихдаг гин. Хэрвээ машин унах юм бол 3000-аас 6000 евро бараг болдог гэж шүү. Одоо авсан бензинээ тооцоолоод, паркныхаа мөнгийг тооцоолоод, татвараа зогсоолынхаа мөнгийг тооцоолоод ингээд явхлаар ингээд баг багаар нэмэгцээр авал ийм их зардал гардаг юм байна. Тийм учраас эдгээр дуу унах нь
За тэгтээ энэ Нидерландчууд яг энэ дугуйгаа ард түмэндээ онуулахын тулд юу хийж байна? Үнэхээр дугуйнда тохирсон зам нь байна уу? Байна. Тийм ээ. Тэгэхээр манай монголчууд маань ч гэсэн энэ дээр одоо бодолцох хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ их төвжирэлтэй газар ерөөсөө дугуйг скутер одоо дугуй унуулахын боломжийг бүрдүүлж ээж тэдний тэр боломжуудыг ашиглуулах тэр нөхцөлийг хангаж өгөх хэрэгтэй харин тэр бол арай яхахгүй төр засаг энэ дээр анхаарах хэрэгтэй байхгүй тийм ээ. Дугуй унах замгүй бол би хэмнэж амьдарч байгаамаа гэд баахан дугуй унаад ингээд яваад байвал дугуй унаад явах зам нь байхгүй л яхан тийм ээ. Нөгөө машинда мөргүүлээд энэ машин замаар яваал аваар гардаг шиг ерөөсөл тэр шүү дээ. Тий Чехэд бол жишээлбэл дугуйны замс үнэхээр гоё шүү дээ бас байдаг шүү дээ. Тусдаа дугуйны зам гэж байдаг. Тусдаа явган хүний зам дээр дугуйны зам гэд сум заасан тий тусдаа энэ дугуйны зам шүү энэ явганы зам шүү гэдэг ингээд заасан ингээд гоё суммаараа ингээд явцгаач идэг тий. Тэгэхээр ийм замууд шинээр одоо зам тавихтаа манай монголчууд манай дугуйны замыг сайн хийж өгөөсэй гэж би айгу боддог байхгүй тий. Тэгэх юм бол бас хүмүүс заавал нэг бензин машин унаал заавал одоо тэр автобусны суугаал төвшрэл ингээл чигцэлтэд явахгүй шүү дээ. Ядаж нэгэн дулаан удирдал хавраас 3 сараас 11 сар хүртэл бараг дугуй чинь үстд бараг 10 сар. Тийм ээ. Тий. За тий. За тэгэхээр Нидерландуудын энэ дугуй унж байгаа нь бол үнэхээр гайхалтай. Гэхдээ Европод ганц Нидерландчууд биш. Бельги ч гэсэн их дугуй унж байгаа харагддаг тий. Ер нь Европын орнууд дугуй бол үнэхээр сайн ундаг шүү дээ. Тий. Энэ бол маш зөв юм байгаамаа. За тийм сургууль ажил дэлгүүрт явахдаа ч юм уу заавал тэд нар чинь дугуй сонгодог. Мэдээж хаал замд явах ч юм уу одоо тийм байх юм бол том машин бол унах байх л та. Тэрэнд бол асуудал. За Францчууд чанарт маш их анхаардаг гинэ. За Францад бол ерөөсөө үнэхээр чанарт анхаардаг би бас ойлгоод байгаа шүү дээ. Тий. Францаар ингээд аялал явж хахад Францад ингэдэг гэж байгаа шүү дээ. Бүр чанарт анхаардаг нь бүр амтшгүй. Гаднаас орж ирсэн жимс ногоог идэхээс илүү өөрийнхөө хөрсөнд ургасан жимс ногоогоо худалдаж авдаг юм билий. Өөрсдийнхээ фермерүүдийг тарьсан одоо ургуулсан өөрсдийнхөө үнэний фермээс авсан сүү бяцлагуудаа идэн өөрсдийнхээ боловсруулсан хямаа идэн тэг гаднаас орж ирсэн тэр өндөг ч байдаг юм одоо тэр помидор байдаг юм бол барагтаа бол авдаггүй. Тим ард түмэн юм билий. За тэгээд эдгээр бол яадгүй гэхлээр бусдасаа юугаар ялгардгийг өөрийн асуулт өөрийнхөө эх орны хөрсөнд ургасан юм да нэгдүгээрт маш их анхаардаг. Тэр нэгдүгээр чанартай байдаг, хоёрдугаар ерөөсөө арай хямд байдаг. За хямд байдаг гэхлээр л эдгээр чинь ерөөсөө мөнгөд хэмнэлттэй мэдээж хэрэг хэмнэлттэй. За тэгээд дээр нь чанартай эрүүл мэндэж ард түмнийхээ эрүүл мэндийг ч бодож чадж байна. Тийм үү? За эдгээр ингэж байна. Орон сууц зэрэг том хөрөнгө оруулалтанд бол мөнгө зориулдаг гэж байна. За амьдралын чанарт амьдралын таашаал авахдаа мөнгө зарцуулдаг ийм ард түмэн гэж байна. За эдгээр яадгүй гэхлээр сайхан хоол идэнэ, сайхан вино уун, тэ амт чанартай вино уугаа тансаглаад суух дуртай, амралт зугаалгандаа маш их мөнгө төгрөг зарцуулах дуртай, урлагт маш их дуртай. Тэгэхээр эдгээр зүйлдээ бол мөнгөө ерөөсөө харамлдаггүй улс гэдэг. За тэгэхээр эдгээр 5 тухыг илүү эрхмэлж байна. Өөрсдийнхээ 5 тухыг. Тэгэхээр эдгээр хэрэггүй ашиггүй зүйлд бол ерөөсөө ямар ч хөдөлгөөн бол хийдэггүй гэнэ. За тэр аялал зугаалга бас мөнгө төгрөгөө зарцуулдаг гэдэгт бол германууд бас их аялал зугаалганд бас одоо өөрсдийнхөө нөгөө нэг амралт чөлөө цагтаа зарцуулах юмдаа бас мөнгөө бас сайн зарцуулж чаддаг гэж байгаа. Тий. Яг Француудтай адилхан. Тий. За төсвийг бол маш сайн гаргадаг гэж байна. Орлого зарлагын төсвийг бол айлууд ихэнх нь маас нь маш сайн зарцуулж чаддаг гэж байна. Хэрэггүй ашиггүй зүйлд бол хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэдний ураа бол мөнгө бол зорилго биш, сайхан амьдралын хэрэгслэл юм аа гэж ингэж бичдэг юм байна. Бас нэг бодлын зөв шүү дээ тий. За ухаалгаар ашиглахыг эрхэмлдэг мөнгийг за хэд их ажиллах биш амьдралыг бол ер нь таатай байлгах талаасаа мөнгө ашигладаг юм байна. Тэгвэл дандаа тийм 6 цэнгэл хөөгд явдаг гэсэн үг бас биш шүү. Тий, эдгээр чинь ажиллах үедээ маш чанартай ажиллаад
яг одоо ажлынхаа 8 цагт жишээлбэл ажиллаад өглөө яг цагтаа очиод яг цагтаа тараал те. Тэгэл яг амралт чөлөө цагаараа маш өөрсдийгөө их зөв зөвтэй байлгаж чаддаг ийм л ард түмэн байна л да. Тийм нэг тийм кайфтай өөрсдийгөө ингээ кайфуйч байлгаж чаддаг. Тий. Хэд их хэмнэлттэй бол бас биш гинэ. Германчуудтай адилхан их хэмнэлттэй амьдралдаг ард түмэн бол бас биш гинэ. За тэгээ бас л нөгөө германчууд маань аюу нарийн гэж үзэж байгаа шүү дээ. За монголчууд бид зочдод бэлэг өгөөл, дайлаад, бусдад илүү гаргаж чаддаг ард түмэн байж байхад Европод бол нэг ясанд одоо нэг жоохон тиймэрхүү хэлэхэд айгу харамж талтай юм уу гэж ингэж санагддаг гэж байна. Тийм сэтгэл төрүүлэхээр байдаг. Гэхдээ яг үнэн чанартай бол тэд үнэхээр төлөвлөгөөтэй одоо бас мөнгийг зөв зөвтэй гаргадаг гэж байна. Баян мөртлөө хуучин машин унана, хэд их гангалахгүй, цэвэрхэн хувцас өмсөн, тийм ээ цэвэрхэн хувцас өмсөөл нэг айтаахан энгийн одоо амьдрах хүн амьтанд нэг хал болохгүй тий. Тухайн унж байгаа машин нь өөрийнх нь хэрэгцээг л хангаж л байгаа бол заавал ланд манд унаал ингээл явъя гэхгүй. Маш том бизнесмэнүүд чинь л ингийн даруухан одоо тэр германыхаа машинуудыг унаал явж идэг шүү дээ. Тийм ээ. За утасны хэрэглээ бол жишээлбэл тухайн тэр хүний барьж байгаа утас нь л тухайн хүний одоо ёстой нөгөө бас л хэрэглээ гэж үздэг тэр утсыг тэрнээс тэр гоё л гангараа биш заавал iPhone одоо хамгийн сүүлийн үеийн загвар юм iPhone-ыг барья гэсэн тийм бодол байдаггүй. Тийм. Яг үнэн шүү дээ. Одоо жишээлбэл манай Монголд ч нэг юм байдаг ч та заавал одоо машин барьсан ч одоо машиныхаа дугаар нь одоо 999 сэтэр байвал амар гоё гээл машины дугаар аюу унтаа хөдөлж авах гал эсвэл гар утасны дугаар нь бол тэгш тоотой байвал тийм дугаарууд зарна гээл утасны номеруудыг зараал ингээл байдаг. Тийм асуудал бол Европт бол ерөөсөө байдаг. Яг нэг тэгштотой бол гоё гэж ярьдаг л да. Машины дугааруудыг тавьж байгаа чехүүд ч гэсэн тэгж ярьдаг л байлээ. Тэгтээ тэрийг бол айхтар их мөнгөөр худалдаж аваад тэгдэг нь хэлдэг л байхгүй. Ер нь эн чинь бол бас нэг хүн таалагдах гэсэн нэг тийм амьдралын бас нэг маяг юм уу да. Тийм ээ. Европчууд ер нь нийтлэг тийм чанартай хин хэнийгээ ч хүндлэхгүй. Өөрийнх нь амьдралаа л өөрийнхөө амьдралыг л хүн өөрөө хичээгээл явна. Тэрнээс биш тэр яг нэг ховжив ярьдаг ганц хоёр аванар бол байдаг л ах л да. Гэхдээ нэг нийтлэг чанар нь угаасаа нэг хүний амьдралны хөшүүд үрээл тэгээд явдаггүй. Тэр өстө тийм хуучин машин унтсан байлаа. Эсвэл тэрний хуучин одоо манай Пүүчигийн дарга нь гэхэд жишээл хичнээн том компани захирал байсан. Тэгэхэд нэг сандал өмсчөөл яваад ирдэг гэсэн тий. Тэгээд жит мэд бид нар унахгүй шүү дээ. Жип мэпэрээс сондохгүй. Гар утас нь сүүлдээ бүр iPhone л одоо хуучин iPhone-ууд их сайн байсан. Би одоо iPhone аавна гэж ярьдаг байсан. Тэгсэн чинь яасан гэсэн чинь ерөөсө хүний мэдээллийг хамгийн их тараадаг юм чинь одоо энэ сүүлийн үеийн хол утас нь очтой гэж ингэж ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр бүр эсэргээрээ сэтгэлгээтэй биш санагддаг байсан. Хүн болгон одоо iPhone барих юмсан гэж ингэж дэдэг байхад Nokia-с хамгийн зөв байсан. Хүний мэдээллийг тараадгүй тийм байсан. Одоо тэгэхээр чинь би колонк ороод гараад ирэхэд миний мэдээллийг дэлхийд даяар цацагдж штэ. Колонк ороод гарчлаа шүү энэ хүн чинь ингээд цацагд. Google хайлтар бол ингээд гараад ирдэг штэ гэл ингээд бид нарт энэ чанаагаар ярьдаг байсан штэ. Тийм үнэн штэ яг. За тэгээд бусдын нүдэнд ерөн сайхан харагдана гэдэг бол дандаа зарлага болчихдог. Тийм ээ. Нэг гоё цамцтай яхас нэг гоё брендинг хувцсамсан байхгүй бол чи хүн биш болц. Тэгсэн мөртлөг гэр орно бөө мөр зээлэнд баригдсан. Тийм хандлагыг бас бол бид нар татгалзах хэрэгтэй юм байна. Дандаа зарлага орчидаг. Одоо тийм л хүний бодол байхгүй. Хүн ямар бодолтой байна тэрүүгээрээ л яг хүний санхүүгээ одоо жишээлбэл буруу бодох юм бол тэгэл мөнгө нь ганхаад эхэлдэг шүү дээ. Зарлага нь ихтэй эхэлдэг. Орлогоос давсан зарлага хийгээд эхэлдэг. Тийм. Заавал үнэтэй машин, заавал үнэтэй гар утас авна гэл, эсвэл заавал үнэтэй пүүз авна гэл ингээл дайрдаг байна л да. Тэгэхээр энэ дээр ингэж байгаанда бусдын сэтгэл бол төр зургийн харин зөв санхүүгийн шийдвэр бол олон жилийн өгөөж өгөх тийм одоо зүйлд санхүүгийн шийдвэрээ гаргаж авах хэрэгтэй. Одоо олон жилийн өгөөжтэй дандаа орлого орж идэг
тийм ээ. Ийм зүйлд хэдүүлээ илүү фокуслах юм бол бидэрт ашигтай амьдралд маань нэмэртэй юм уу да. Тийм болохоор одоо Европод амьдарч байгаа монголчууд маань европчуудаас сайн сайхан зүйлээс нь сайн суралцаад тий үлгэрлэх юмнууд зөндөө байгаа, сурах юм зөндөө байгаа. Гэр орноо хашаа хороогоо хүртэл яаж зэгцэлж ямар гоё авч явж байгаагаас нь сайн суралцаа. Тэр чинь та нар ингээд сураад мэдээд авсан юм чинь хэл гал дээр хинч хурааж авахгүй шүү дээ. Таны оюуны тархинд ч орцсон тийм зүйлүүдэд төлөө фокуслж аваад эдгээр чинь ингэж санаануудаа болж аваа их орондоо хэрэгжүүлээд ингээд явах юм бол биднэрт болохгүй бүтэхгүй юм алга ажиллаа хийнгээ хажуугаар нь суралцаад тэдрээс туршлага аваад тэгээд юу хийж байна тэгээд бид нар чинь үнэгүй маш том сургалтанд та нар сууж ийн л гэсэн үг шүү дээ. Ясны амьдралын том сургалтанд сууж ийн л гэсэн үг шүү дээ, тийм ээ. За нэг юм товчхондоо нэг иймэрхүү. За тэгээд Айл лизинг компаниас байр худалдаж авъя гэсэн асуултууд маш их ирж байна. За энэ тухай чинь дараагийн лайваар та хэд бас дахин ярих гэж ингэж бодож байна. Тэгээд байр худалдаж авч байгаа. Одоо Айл лизинг санхүүгийн лизинг компанитай одоо хамтарч одоо бас өөрсөндөө хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүстээ баяр хүргэе. Тий. За тэгээд ер нь санхүүгийн маш том сахилах баттай байхыг хичээе. Хэдүүлээ. Тий. За тэгээд маш зөв хөрөнгө оруулалтаа хийцгэж явъя. Цаг хугацаа маш хурдан шүү. Хэдүүлээ амжуулан шүү. Үндэ амжуулах хэрэгтэй шүү. Баяр таа.